Нэмхээг барьцаалдуулах төгсөн 50% хямдрал. Энэ бол нэмхэ. Нэмхэ бол кул залуу. Тэр кофе ууж цахим хаягуудаа шалгаж өглөөгөө эхлүүлдэг. Нэмхэ цахим ертөнцид идэвхтэй нэгэн бөгөөд шин содон бүхнийг цаг алдалгүй туршдаг. Тэр юу хийж болохгүйгээ сайн мэд. Нэг өдөр нэмхэ өдрийн хоолндоо гарахаас залхуураад утсаа ухад сутал 50% хямдрал гэсэн зар таарав. Ёстой азтай хэрэг гэж бодоод шууд дарчлаа. Сайд нь танил харагдсан болохоор сэжигч төрсөнгүй. Яг захиалга хийх болоход интернет банкны нэвтрихнэр нууц үг зэрэг мэдээлэл оруулахыг шаардсан нь нэмэхэд нэг л сэжигтэй санагдаж шууд банкнд хандсан юм. Банкны ажилтан нэмэхэд сүүлийн үед ихээр гарч буй цахим залилангийн талаар мэдээлэл өглөө. Тэдгээрийн дунд бүх төрлийн судалгааны линктээр дарж орох, өндөр үнийн дүн амлсан урамшуулал, хямдрал зэрэг хэрэглэгчийн анхаарал татах олон арга байдгийг банкны ажилтан тайлбарласан юм. Ингэж л нэмэхэд цахим залиланд өртөх төгсөн гэдгээ сайн нэг ойлгов. Гэхдээ нэмхэ алдаанаасаа суралцдаг кул залуу учраас цаашид юун дээр анхаарах ёстойгоо ч мөн банкны ажилтнаар заалгаад амжлаа. Дараагийн удаа ижил төрлийн залиланд өртөхгүй тулд Голомт банк цэг.com болон голомт цэг.mn вебсайтын домайныг нь зөв таниад сурсан юм. Түүнчлэн залилагчид SMS, iMessage, WhatsApp, Telegram зэрэг аль сүгийг ашигладаг тул тухайн зурвасын ард линк байгаа л бол болгоомжтой байж зөв домайн нэр нь мөн эсхийг нэгтлэх. Ийм төрлийн залиланд өртсөн тохиолдолд 102 дугаар руу залгаж мэдэгдэх ёстойг нэмхэ ойлгосон юм. Өөрөөр хэлбэл банкнаас таны утасны дугаар руу хизээж линк агуулсан мессеж илгээдэггүй гэдгийг нэмхэ одоо сайн мэднэ. Эргэн тойрныхондоо ч мөн энэ талаар сэрэмжлүүлдэг кул залуу. Нэмхэ одоо өндөр үнийн дүн амлсан урамшуулал, судалгаа, хямдрал гэх мэт сэжигтэй мессеж, пост бүрийг сайтар шалгаж нэгтэлдэг болсон. Учир нь тэр том алдаанаасаа сургамж авсан хашир залуу. Нэмхэч чулуу шиг эр хүндэ.